За бүгдээрээ 2 минутанд баярлалаад байгаа Japanese cheesecake хийцгээе. Гэхдээ энэ бол тирамису хувилбар шүү. За өглөө би нөгөө нэг яг ороод байгаа лотус гэх бичээнийг хайсан ч үнэхээр олцсонгүй. Бусад ингийн үед дэлгүрч бол байдаг. Гэхдээ би орлуулах тирамисун дотор ордог бичээнийг ямар ч гэсэн олоод грек йогурт бол авсан. Грек йогуртын яг энэ оригинал нь болохоор жоохон өтгөн бүтцтэй. Гэхдээ жоохон бага зэргийн гашуундуу байдаг шүү дээ. Тийм учраас жоохон элсэн сахар хийчих юм бол илүү гоё амттай болох юм билэ. Тэгээд бичээнүүдээ кофегоо чанаад кофеин дотроо дүрээд за 2 үе явсан. За тэгээд нэгэн дээр нь болохоор би какаоны повдер аваад какао цацсан. За нөгөөх дээр нь болохоор матча дээр нь цацсан. Тэгэхээр матчаны амттай бас какаоны амттай болж байгаа гэсэн. Хүрэгчэнд бол 3 цаг гаруй байлгачаад ийдсэн. За дараагийн бичлэгэн дээрээ дараа нь хатгаар би хийхдээ яг нөгөө лотус гэсэн бичээнийг аваад грек йогуртаа аваад яг чизкейкийг хийж үзье. Тэгээ хүрэгчэндөө яг 6 цаг байлгачаад идэ гэж бодсон. 3 цаг гаруй байлгахад бол хангалттай амар гоё болсон. Тэгэд нөгөө тараг учраас крем биш тараг учраас ерөөсө таргалуулна ч юм уу гэж бодохгүйгээр санаа зовлтгүй сайхан хоёуланг нэг төр идсэн. Тэгээ амар гоё юм байна. Та хэд бас гэртээ туршаад үзээрэй за.